өнөөдөр бол 525 мянган ахмад тэтгэвэр авж байна. Нийтдээ бол 6 их найд орчим тэтгэврийн сан бол байж байна. Хөр 90 цаашдаа ахмадуудыг тэтгэвэр тэтгэмж нийгмийн хамгаалал гэдэг цогцоор нь авч үзээд өөрөөр хэлбэл ахмадууд үзүүлдэг эрүүл мэндийн үйлчилгээ, амралт совилын үйлчилгээ, эмийн үйлчилгээ, гэр бүлийн цогц үйлчилгээ, за магадгүй хүнсний тусламж дэмжлэг, хөдөлмөр эрхлэл, зээл гэдэг ингээд эхлэх юм бол заавал одоо энэ санд ингээд өндөр ачаалт үзүүлэхгүйгээр одоо олон талын арга хэмжээгүүд авах юм боломж олцоо бол байна. Гэхдээ мэдээж одоо ахмадын доод тэтгэврийг бол доор ажилтдаа нэг сая төгрөгөөр төхөөлөхгүй бол нийт ахмадуудын 90% нь сая 500-аас доош тэтгэвэр авч байгаа. Үүн дотор бол одоо насаараа 30-40 жил төлсөн ч юм байна. За огт чимтгэл төлөөгүй нэг 5 жил төлөөд ингээд хувь тэнцвэлсэн ч юм байна. Энэ үгдийг бүгдийг нийлүүлэнгүүтээ сая 500 болгох гэхээр шударга ус болчиход үндсэн даатгалын систем алдагдах гээд байна гэдэг ийм дүгнэлтийг бол одоо бас хийж байна. Тийм учраас бидний хувьд бол ойрын одоо жилүүдэд энэ тэтгэврийн нэмэх аргачлал, тооцоолол хамгийн гол нь энэ үндсэн даатгалын системийг алдагдуулахгүйгээр шийдэх хэрэгтэй байна. Тийм учраас бид нар бол өнөөдөр энэ ахмадын ажлын хэсэг бол зөвхөн өнөөдөр байгаа ахмадын тухай асуудал ерөөсөө яриаггүй. 100% гэж ойлгож болохгүй. Давхар ирээдүйд байгаа ахмадуудын холбоотой энэ хууль тогтоомжийн өөрчлөлтийг өнөөдрөөс хийхгүй бол одоо хоцрохно гэдэг ийм одоо алсыг харсан асуудлуудыг хүртэл давхар хөндөж ярьж байгаагаа бол одоо онцлог байна.